Хөдөлгөөнийг хязгаарлалтуудыг хийх болсон шалтгаан нь нэгдүгээр төвжирлийг бууруулна. За хоёрдугаар бид нар одоо BRT буюу хурдан автобусын үйлчилгээг Улаанбаатар хот бол нэвтрүүлж байгаа. Энэ бол Азийн хөгжлийн банктай хамтраад хэрэгжүүлж байгаа ажил. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр. За энэ ажилд маань цаашдаа нийтийн тээврийн хөдөлгөөн маань энэ чиглэлд явах учраас бид бас энэ хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байгаамаа. Үндсэндээ энд бол одоогийн байдлаар бид нар зүүн гар тишээ гэхэд замын хөдөлгөөний удирдлагын төвийн гаргаж өгч байгаа мэдээлэлээр бол цагт 600-аас 800 машин зөвхөн цэцэг уулзуурын төв дээр бол зүүн гарч ирэх гэж зогсож байгаа. Энэ бол хөдөлгөөнийг бол нэлээд чагталдаг, хөдөлгөөнийг сааруулдаг. Хэрвээ чигээр буюу баруун гар тишээгээд явчих юм бол энэ хүлээлт маань 2 дахин буурч байгаа. Бид өмнө гэрэл дохио 4 гэрэл дохио байдгаас бол 2 гэрэл дохио үйлчлэлээр болж байгаа учраас энэ бол хүлээлт багасна, нэвтрүүлэх чадвар бол бас 2 дахин илүү нэмэгдэж байгаа. Нийслэлийн авто замын хөгжлийн газар гардан гүйцэтгэж байгаа. Нийслэлийн авто зам арчилтын компани энэ ажлуудыг бол янзалж байгаа. Тэр ажлууд нь бас дуусна. Энэ дуустал уялдуулаад за нөгөө талаар тухайн хэвштэл замын цагдаа